That government of the people, by the people, for the people. Да здравствует мир между народами. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. Олон жилийн турш үргэлжилсэн Сирийн иргэний дайнд нэг хэсэг Башар Асадын дэглэм язалт байгууллаа гэдэгт дэлхийн нийтээр итгээд байсан ч маш богино хугацаанд гинтийн үйл явдал тохиолдож Сирийн иргэний дайн Сирь улсын хувь тавилан бүхэлдэн өөрчлөгдсөн. Турктэй хэв залхаа орших Идлиб мужаас босгочдын айрам гинтийн давшилтаа ихлүүлж маш богино хугацаанд нийслэл Дамаскус хотыг чиглэн давшсаар нийслэл хотоон эзлэн авсан юм. Тэдгээр босгочдын бүлэглэлүүдийн хамгийн томыг нь Хаят Тахрир аш-Шам хэмээн нэрлэдэг байсан бөгөөд тус бүлэглэлийг Абу Мухаммед аль-Жолани хэмээх нэрээрээ олонд танигдсан нэгэн удирдаж байв. Гэхдээ аль-Жолани гэдэг нь иргэний дайнд зориулан өгсөн нэр бөгөөд яг жинхэнэ нэрийг нь Ахмед аль-Шара гэдэг. Тэрээр 1967 онд Израильчууд зэвсгийн хүчээр эзлэн авч өөртөө нэгтгэж байсан Сирийн өмнөд нутагт орших Голаны өндөрлөг хэмээх газарт мэндэлсэн нэгэн. Улмаар аль-Шара одоогоос 1 жил орчмын өмнө иргэний дайнд язалт байгуулж Сирь улсын төр ерөнхийлөгч болсон бол өмнөх ерөнхийлөгч Башар Асад өнөөдөр Оросын холбооны улсад тансаг зэрэглэлийн цөлөлгийн байдалтай амьдарч байна. Гэхдээ бодит үнэн гэвэл Сирийн иргэний дайн дууслаа гэдэг Сирь улсад мөн л инх тайван тогтсонгүй. Өнөөдөр Сирь улсад дайны хүлд нэрвэгдэж сүйдсэн тосход болон арга яс болон хувирсан олон зуун барилгууд дахин шинжлэгдэх цаг хугацаа тохиромжтой үеийн хүлээн байна. Гэхдээ өнөөдөр Сирь улс хичнээн их асуудалтай байлаа гэд Башар Асадын олон жилийн турш үргэлжилсэн дарангуйлал харгас хэрцгий дэглэмээс ангирч чадсан учраас өнөөдрийн учирч буй бүхий л зовлонгууд харьцангуй хөнгөн мэт санагдаж байж мэдэх юм. Та бүхэндээ манай хамтран ажиллагч байгууллага авторг нь хууль зүйн товчоогоо танилцуулж байна. Хэрвээ танд болон таны аж ахуйн нэгжид ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн зөвлөмж туслалцаа хэрэг болвол авторганд хандаарай. Өнөөдөр Сирийн шинэ ерөнхийлөгч Ахмед аль-Шарагийн хувьд түүний олон улс дахь нэр хүнд нь Сирийн дотоод нийгэмдэх нэр хүндээс хамаагүй өндөр байр суурь эзлэж байна. Аль-Шарагийн хувьд тэрээр Сауди Араб болон барууны орнуудын удирдагчдад Сирийн тогтвортой байдлыг хамгийн сайнаар хангаж чадах цорын ганц хүн хэмээн өөрийгөө бүрэн итгүүлж чадсан гэдэг нь тун тодорхой харагддаг. Тухайлбал энэ оны 5 дугаар сард аль-Шара Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамптай богино хэмжээний уулзалт хийж чадсан бөгөөд уг уулзалтыг Сауди Арабын угсаа залгамжлах ханхүү зуучилж байв. Харин уулзалтын дараагаар Трамп түүнийг залуухан бас царайлаг мөн хатуу чангир байна хэмээн товч дүгнсэн юм. Гэхдээ гадны улсын удирдагчдын хувьд аль-Шарагийн талаар мэдэхгүй зүйлс олон бий. Түүний сул талууд Сирь улс ямар гүн хямралын асуудалтай байгаа гэх мэтээр жинхэнэ бодит асуудлуудыг Сирийн ард иргэд хамгийн сайнаар мэдэж байгаа. Юуны өмнө хэлэхэд аль-Шарагийн эрх мэдэл засаглал Сирь даяар бүрэн хэрэгжиж чадахгүй байна. Учир нь Сирийн зүүн хойд зүгийн бүс нутгийг бүхэлд нь курдууд өөрсдийн хяналтанд байлгаж, харин өмнө зүгийн зарим хэсэг газрыг тухайн бүс нутгийн үндэсний цөөнх болох Друзичууд Израильчуудын тусламжтайгаар өөрийн хяналтанд авч тэнд бие даасан улс байгуулахаар зүтгэж байна. Харин газрын дундад тэнгисэн эргийн дагуух бүс нутагт өмнөх ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийг дэмжигч иргэд цөөнгүй байгаа. Аль-Шара тэдгээр дэмжигчдийг олныг нь устгасан боловч өнөөдрийг хүртэл бүрэн цэвэрлэгдсэн гэх баталгаа байхгүй. Учир нь бүхэл бүтэн 54 жилийн турш Сирь улсыг удирдсан Асадын гэр бүл энэ бүх хугацаанд тус улсын салбар болгоныг хөрсөнд өөрийн бордоог маш сайн суулгаж өгсөн юм. Сирийн өнөөгийн ерөнхийлөгч аль-Шара өнөөдөр хослол болон зангиа өмсөж, жигтэйхэн либерал царай төрөх бүрдүүлэн явж байж болох ч ердөө ганц жилийн өмнө тэрээр Сирийн олон босгогч бүлэглэлүүдийн адилаар сүннит урсгалын зэвсэгт бүлгийн толгойлогч байв. Аль-Шара Иракийн нутагт Аль-Каида бүлэглэлийн төлөө олон жил тулалдаж, улмаар 2006 онд Америк нэгдсэн улсын армийнханд баривчлагдаж, 2011 оны хүртэл Америк нэгдсэн улсын цэргийн шоронд хоригдож байсан нэгэн. Мөн шоронгоос гарсныхан дараагаар Сирид байх үедээ өөрийн бүлэглэлийг Исламын улс бүлэглэлийн тусламжтайгаар байгуулж байсан нэгэн.
Улмаар цаг хугацааны эрхэнд түүний байгуулсан Аль-Нусра гэх бүлэглэл Сирид хүчирхэгжиж эхэлсний дараагаар Аль-Шара Исламын улс болон Аль-Каидагаас холбоогоо тасалж өөрийн бие даасан тоглолтыг хийж эхлүүлв. Гэхдээ Аль-Шарагийн хувьд Сирийн эрх мэдлийг авахын өмнөх жилүүдэд тэрээр улс орны засаглалын талаар судлаж, нийгмийн олон төрлийн бүтцүүдийн зохион байгуулалтыг боловсруулан, онол болон Сирийн бодит нөхцөлд илүү нийцсэн прагматик үзэл санааг хөгжүүлж эхэлсэн гэх мэдээлэл бий. Яг л өөрийгөө Сирийн удирдагч болохоо мэдэж байсан гэмээр. Сир улсын хувьд нийгмийн олонх нь сүннит дурсгалыг шүтгчд байдаг боловч тус улсын дотроо Курдууд, Друзууд, мөн христийн шашинтнууд гэх мэтээр маш олон бүлэг бүхийн нийгмийн бүтэцтэй улс юм. Гэхдээ нэгэн үнэн гэвэл өнөөдөр Сирийн ард иргэдийн дийлэнх нь Аль-Шарагийн өнгөрсөн түүх буюу жихадист байсан үеийн намтрыг мартан амьдрах ямар ч боломжгүй буюу оюун санааны хувьд маш зөрчилдөөнтэй байдалтай байгаа. Өнгөрсөн оны 12 дугаар сарын эхний 7 хоногт Хаят Тахрир аш-Шам бүлэглэл Башарын засгийн газрын эсрэг гинтийн давталгоо эхлүүлж, тэдний давталгоо маш богино хугацаанд Сирийн дэглэмийг өөрчилсөн явдал нь олон хүний хувьд дэндүү гинтийн үйл явдал байсан. Тус бүлэглэл Сирийн хойд нутгийн хамгийн гол түшиц газар болох Алеппо хотыг ердөө 3 хоногийн дотор эзэлсэн. Ердөө 3 хоноггээ та бодоод үзээрэй. Гэтэл өмнө нь Сирийн иргэний дайнаар тус хотыг эзлэхийн төлөө Аль-Шарагийн бүлэглэл Асадын армийнхантай 2012-оос 2016 оны хооронд тасралтгүй тулалдаж, эцэст нь Оросын холбооны ерөнхийлөгч Владимир Путин Оросын нисэх хүчин болон их бууны хүчийг уг дайнд оролцуулснаар Асадын дэглэм ялалт байгуулж байсан түүхтэй. Ингэхээр ердөө 3 хоногийн дотор эзэлсэн гэхээр итгэхэд яалтчгүй бэрх байсан үнэ. Гэхдээ тэд ингэж амархан эзэлсэн нь цаанаа бас учиртай байв. 2024 оны төгсгөл гэхэд улс даяар Асадын засгийн газрын төлөө тулалдах цэргийн хүч бараг байхгүй болоод байв. Залууст цэрэгт элсэхгүй, цэргээс орогдог болоод байж. Учир нь армийн цэргүүд бүр Асадын дэглэмд үнэнч гэгдэж байсан хүмүүс хүртэл ард түмнийг авилгал, харгислал, ядууралд живүүлдэг, Асадын дэглэмийн төлөө байлдаж, түүний төлөө өгөх сонирхолгүй болоод байв. Иймээс Аль-Шара богино хугацаанд ялалт байгуулж чадсан юм. Улмаар иргэний дайн өнгөрсөн оны 12 дугаар сард дахин эхэлснээр ердөө хэдхэн 7 хоногийн дараа гэхэд Аль-Шара Сир улсыг Асадаас бүрэн салхан авч Асадын хувийн ордон дотор сэтгүүлчдэд ярилцлага өгөн сууж байв. Асадын хувийн ордон нь Дамаск хотын хамгийн өндөрлөг бүсэд оршдог маш чамин ордон юм. Асадын гэр бүл яг л Асад бүхнийг харж байгааг ард түмэндээ цаг үргэлж сануулгах гэсэн мэт зорилгоор тус ордныг барьсан гэмээр. Гэхдээ Аль-Шара энэ удаа сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө өөрийн жихадист хэмээх хоч болон исламын дайчны хувцас бүхэлд нь тайлан хаяж, түүний оронд хослол өмсөж, зангиа зүүсэн либерал залуу болон өөрийн дүрийг бүрэн өөрчилсөн нь мөн л олонний анхаарлыг татсан юм. Тэрээр хэвлэлд хандаж Сир улс иргэний дайнд туйлдж гүйцээд байна. Манай улс ард иргэддээ ч тэр, хөршүүддээ ч ялгаагүй, мөн барууны улсуудад ч гэсэн ямар ч аюул учруулахгүй. Одооноос Сир улсыг Сирийн ард түмний төлөө удирдах болно хэмээн мэдэгдэл хийв. Барууны орнууд болон бүс нутгийн барууны холбоотон улсуудын хувьд Аль-Шарагаас яг энэ мэдэгдлийг сонсохыг хамгийн ихээр хүлээж байсан мэдээж. Гэхдээ Аль-Шарагийн мэдэгдлийг үл тоосон ганц улс байсан нь Израиль байв. Харин ойрхот орнуудын жихадистуудын хувьд Аль-Шараг урвагч хэмээн зарлаж, өөрийн шашин, өөрийн өнгөрсөн түүхийн бүх тэмцлээсээ ятсан хэмээн түүнийг буруутгаж эхэлсэн юм. Мөн Аль-Шарагийн хувьд өөрийн жихадист гэх нэрнээсээ салах гэж маш их хичээсэн. Тэрээр маш олон жилийн өмнөөс эхлэн жихадист хочносон ангижрах кампанит ажлыг эхлүүлсэн байдаг. Гагцхүү жихадист гэсэн нэрээ халж хайсан цагт л барууны улсууд түүнийг Сир улсыг удирдах чадамжтай нэгэн бөгөөд дэлхийн нийтэд хүлээн зөвшөөрөгдөхүйц удирдагч болсон гэдгийг харуулах боломжтой байлаа. Гэхдээ энэ бүхнийг дагаад жинхэнэ бодит аюул нүүрлэж эхэлсэн юм. Жихадистуудаас урвсан Аль-Шара засгийн эрх аваад юу хийх бол? Мөн түүний дайснууд Аль-Шарагийн эсрэг бас юу хийх бол? Сир улсад нууцлаг байдлаар удаан хугацаанд унтаа байж ирсэн Исламын улс бүлэглэлийн хэд даврагчид түүний амь насанд халтхаас эхлээд Дамаскус хотод олон нийтийг хамарсан үмэн самун дэгдэх үе гэх мэтээр олон болгоомжлол байсан үнэн. Харин Аль-Шарагийн хамгийн ихний үйлдэл нь тэрээр барууны орнуудтай харилцаагаа зөөлрүүлэн сайжруулах үйлдэл байлаа.
Үүнийг нь харсан исламын хэд даврагчид жихадистууд Айд Шарагийн эсрэг удаадараа мэдэгдэл хийж түүнийг урагчаар нь цоллож байв. Түүний барууныхантай нийлэх оролдох нь исламын жихадистуудын хувьд түүний амийг хөнөөх хангалттай шалтгаан байсан юм. Гэсэн ч бодит байдал дээр Сирд жихадистууд тэр дундаа исламын улс бүлэглэлүүд хэд сул дорой болоод байсан бөгөөд энэ онд хийгдсэн дийлэнх халдлагууд Дамаск хотод бус харин зүүн хойд нутгуудаар хийгдсэн байдаг. Мөн BBC агентлагийн мэдээлснээр өнөөдөр Сирийн нутаг дахь жихадистуудын дунд Айд Шарагаас сүний дурсгалаас урвсан гэх ухуулгыг Сир даяар маш эрчимтэй хийж байгаа талаар мэдээлсэн. Мөн түүнийг Америкийн нэгдсэн улс Их Британий агент байсан гэх мэдээллүүдийг ч нийгэм даяар маш хүчтэй тарааж байгаа нь нотлогдсон. Энэ бүхэн нийцсэн эцэст ард иргэдийг уур бухимдалд хөтлөж Айд Шарагийн эсрэг бослого дэгдээж Сир улсад дахин нэг иргэний дайн дэгдээж болзошгүй нөхцөл байдалд хүргэж мэдэх маш өндөр эрсдэлтэй үйлдэл юм. Айд Шара эрх мэдлийг авснаасаа дөнгөж 2-7 хоногийн дараа тэрээр Америкийн нэгдсэн улсын дээд түвшний дипломат төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уг уулзалтын дараагаар нэгэн маш чухал үйл явдал болсон нь Америкийн нэгдсэн улс түүний толгойг 10 сая доллараар үнэлж 90 сурвалжилж байсан зарлалаа цуцалсан явдал байлаа. Нэг ёсондоо бол Айд Шара Америкийн нэгдсэн улсын алан хядагчдын жагсаалтаас хасагдсан гэсэн үг. Үүний дараагаар Америкийн нэгдсэн улсын зүгээс Сир улсын эсрэг аваад байсан эдийн засгийн хориг арга хэмжээнүүдээ үе шаттайгаар цуцлаж эхэлсэн. Иргэчид бүр мөсөн бүх хоригоос гарч магадгүй гэх мэдээлэл байна. Нэг ёсондоо бол Америкийн нэгдсэн улсын хувьд Айд Шара гарсан нь тус улсын эрх ашигт бүрэн нийцсэн гэсэн үг. Аль эсвэл Айд Шараг Америкийн нэгдсэн улс зориудаар дэмжиж захиалгаар зохион байгуулалтаагаар ерөнхийлөгч болгосон гэх хардлагыг ч батлах мэт. Үүний хамгийн том нотлохоо бол Айд Шара анх удаа Америкийн нэгдсэн улсын нийслэл Вашингтон хотод аль бие усны айдчлал хийж цагаан ордонд Трамптай уулзсан явдал байв. Трамп түүнийг Сирийн ерөнхийлөгч хэмээн хүлээн зөвшөөрсөн учраас энэхүү уулзалт хийгдсэн. Трамп Шара хоёрын уулзалт маш дотн уур амьсгалтай болсон бөгөөд Трамп түүнд үнэртэй ус цацсан өгч мөн их нэртэй өгөөрөө хэмээн үнэртэй ус бэлэглэж араас нь үргэлжлүүлээд инхэд чи хэдэн их нэртэй билээ гэх мэтээр тоглоомхийн асуусан байдаг. Тэгэхээр боломж гарсан дээр нь та бүхэнд бас Адольф Гитлерийн миний тэмцэл ном манай сувгаас орчуулсан энэ ном бол одоо зарагцаар байгаа гэдгийг бол дуулгахад таатай байна. За энэ орчуулга бол одоо Америкийн нэгдсэн улсад 1943 онд буюу дэлхийн 2 дугаар дайн эд өрнөж байх үед герман хэлнээс англи хэлний бол орчуулагдаж Америкийн зах зээлд борлуулагдаж байсан. За англи хэлээр хамгийн сайн хувьяст нь бол иш татан хөрвүүлж монгол хэлний бол цензургүйгээр орчуулсан ийм одоо хувилбар ном байгаа юм шүү. За тэгээд ер нь бол энэ номны талаар бол нэх олон ч зүйл бол яриад хэрэггүй байх. Угаасаа хүн болгол өөр өөрсдийнхөө ямар нэгэн бодолтой байгаа. За тэгээд эцэст нь хэлэхэд бол одоо энэ номыг хавцсаар нь дүгнэдгүй хүмүүст зориулсан юм шүү гэж хэлье. За номыг хэрхэн захиалах талаар дэлгэрэнгүй мэдээллийг доор сэтгэлдэх хэсэгт үлдээе. Одоо харин Айд Шарагийн удирдсан Сир улсад хамгийн том боломжит аюул байгаа нь хажууханд нь зэрэгцэн орших Израиль улс юм. Айд Шара Асад 2 өнгөрсөн оны 12 дугаар сард тулалдаж Сирийн иргэний дайн эхэлсэн даруйд Израиль улс Сирийн асуудалд хөндлөнгөөс оролцож тус улсын эсрэг хэд хэдэн удаагийн агаарын довтлохоо хийгээд амжсан юм. Мөн чон борооноор гихчээр иргэний дайныг далимдуулан Израилийн цэргүүд колони өндөрлгөөс цаашилж Сирийн нутагт илүүгэн цөмрөн орж өнөөдрийг хүртэл цөмрөн орсон газруудыг өөрсдийн хяналтанд байлгасан хэвээр байна. Израилийн хувьд Сир дотор үүссэн гентийн үмэнийг ашиглаж Сирийн хүчийг сулруулж аюул учруулж болсошгүй зэвсгүүдийг устгаж газар нутгаа багаарч гэсэн тэлэх зорилготой байсан нотлогдсон. Трампын зүгээс Сир болон Израиль улсуудын хооронд хэлэлцээр байгуулах гэж удаадараа оролцсон боловч сүүлийн 2 сарын турш ямар ч ахицгүй зогсонго байдал шахуу байна. Сир улсын зүгээс хэлэлцээр хийхийг үнэхээр хүсэж байгаа бол Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху Израилийн эзэлсэн газар нутгийг Израилийн хяналтанд бүрэн шилжүүлж мөн Сир улсын нийслэлээс өмнөд хэсгийг бүхэлд нь цэрэг зэвсэггүй бүс болгох маш хатуу шаардлагыг тавьж байгаа. Мөн Израильчууд энэ онд 2 удаа цэргийн хүчээр Сирийн нутагт дур мэдэн нэвтэрсэн тохиолдол бүртгэгдсэн. Тухайлбал өнгөрсөн 11-р сарын 28-ны өдөр Израилийн цэргийнхэн Сирийн хэлийг давж Бейт Жин хэмээх тосгонд нэвтэрч тэндээс хэд хэдэн ирчүүдийг баривчлахаар болов.
Гэвч тосгоны ирчүүд бүгд зэвсэг барин эсэргүүцэл үзүүлсэн тул Израилийн цэргийнхэн ухарчаа. Уг ухрах явцдаа тэд 6 цэргээ шархт дуудаж нэг машинаа орхиж явсан бөгөөд Сирийн тосгоныхонд машинаа ашиглуулахгүй гэсэндээ уг машинаа агаараас бөмбөгтөн устгасан байх жишээтэй. Харин уг хууль бусаар хэл нэвтэрсэн явдлын улмаас Сирийн тосгоны 13 оршин суугч Израилийн цэргүүдэд алагдсан бөгөөд тэдний хэд хэдэн бага насны хүүхдүүд байсан гэх мэдээлэл бий. Тус явдлыг Сирийн засгийн газраас дайны гэмт хэрэг хэмээн үзэж нэгдсэн үндэсний байгууллагаас шудраг ёсыг шаардсан боловч ямар ч хариу ирээгүй хэвээр байна. Мөн Сирийн нийгэм даяар өшөө авалт авахыг шаардсан уриалгууд нэмэгдсээр байгаа. Гэхдээ яг бодит байдал дээр хэдийгээр өнөөдөр Айд Шарагийн 90 үе Асадын дэглэмээс хамаагүй дээр байгаа боловч үнэн хэрэгтээ Сир улсад ямар ч ирээдүй байхгүй хэвээр байна. Сирд өнөөдөр эмнэлэг байхгүй, тэнд сургууль байхгүй, ер нь байгаа зүйл гэж байхгүй. Сирд хүүхдүүдэд аюулгүй амьдрах боломж үгүй. Хэлийн дагуух тосгодууд хизээ Израилийн цэрэг орж ирээд авчих бол гэсэн айдасд дүүрэн байна. Тэгэхээр манай өнөөдрийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Та бүхэнд таалагдсан гэдэгт бол найдаж байна. За ингээд дараагийн дугаараар дахин уулзтлаа түр баяртай.